За, дөрөвдөр хэдүүлээ 5 үг үзсэн байгаа. Тэгэхээр үзсэн 5 үгнүүдэд давтнаа. Айчин хайр сэтгэл гэдэг үг байсан тийм ээ. 我相信真正的爱情比真心хайр дурлал итгэдэг. 爱情让人变得更勇敢. Хайр сэтгэл нь хүнийг хувиргаж өөрчлөхдөө илүү эр зоригтой болгодог. За, дэлгэрэнгүй бол хичээлүүд зөндөө тайлбарласан тийм ээ. 我相信真正的爱情是互相理解和支持. Би итгэдэг жинхэнэ хайр сэтгэл болвол харилцсан бие биентэйгээ ойлголцох болон дэмжилсэх явдал юм аа. 他们的爱情经历了很多困难. Тэдний хайр сэтгэл нь бол туулж өнгөрүүлсэн тийм туршлагатай маш олон зовлон бэрхшээлийг туулж өнгөрүүлсэн туршлагатай. 但是 гэсэн ч гэсэн 还是 бас л тийм байсаар л байна. 很幸福. Маш аз жаргалтай хэвээр байсаар байна. За, 愛心 инэрэнгүй хайр сэтгэл тийм ээ. Ханзаа бүгдээ хараад таньж байгаа бах. 他是一个很有爱心的人. Тэр болвоос нэгэн маш инэрэнгүй сайхан сэтгэлтэй хүн. 我们应该用爱心帮助需要帮助的人. За, бид нар бол ёстой. Юм гэдэг нь ашиглах буюу инэрэнгүй сайхан сэтгэлээр туслах ёстой. Хинт туслах юм? 需要帮助的人. Туслам шаардлагатай хүмүүст. За, шууд уншаад явна. Яагаад гэвэл давтлага учраас дэлгэрэнгүйг бол яг хичээл дээр нь үзсэн байгаа тийм ээ. Тэгэхээр бүр дэлгэрэнгүй эрэхтэй бол хичээлээ гүйлгээд үзээрэй. 他经常参加爱心活动. За, тэр их хөвчлэн оролцдог тэр хүмүүнлэгийн тэр ажилд. 一点小小的爱心也能改变世界. За, жаахан ч гэсэн тэр инэрэнгүй сайхан сэтгэл нь жоохон ч байсан те тэр инэрэнгүй сайхан сэтгэл нь дэлхийн ертөнцийг өөрчилж чадах юм аа. За, нэнхүй хоёрын бас хичээл байгаа тийм ээ. За, шууд уншаад явъя. Анжиан. За, шалгалтаар орох гэсэн үг тийм ээ. Аюулгүй байдлын шалгалт. 我们在机场要先过安检. За, бид нар бол эхлээд онгоцны бодлын тэр шалганаар нэвтэрч орох хэрэгтэй. 请把你的包放在安检机上. За, тэгнүү ингэнүү тийм ээ. Чи цүнхээ тавина уу? Аюулгүй байдлын шалгалтын төхөөрөмж дээр. 过安检的时候不能带水. За, аюулгүй байдлаар нэвтэрч явах үедээ аюулгүй байдлын шалгалтыг нэвтрэх үедээ ус авч явж болохгүй. 安检很严格. Аюулгүй байдлын шалгалт гэдэг бол маш тийм хатуу чанга зүйл байдаг. 所以大家要提前到机场. Тийм учраас бүгдээрээ提前хугацаанаас өмнө онгоцны бодол дээрээ очих хэрэгтэй шүү. За, дөрөвдүгээр нь анпай үзсэн байна. 公司安排了会议. Хурал зохион байгуулсан тийм ээ. 老师安排作业. Гэрийн даалгаврыг хийж өгсөн. 我已经安排好了. Үлгүй анаас хав орохороо тухайн үлгүйг сайхан дуусгадаг тийм ээ. Эрийг утгаар дуусгаад байгаа. 请安排时间. Цаг хугацаагаа төлөвлөнө үү, болгоцсон тийм ээ. За, дэлгэрэнгүй хичээлүүдийн бүгднийг ярьсан учраас зөвхөн давтж байгаа учраас хэдүүлээ сайхан ингээд зүгээр уншаад явчихаа. Уншаад явж байгаа шүү. За, ан нөгөө дарах гэдэг утгаар үзсэн. 我按了很多次. Би маш олон удаа дарсан. 门还是没有开. Хаалга бас л онгоогоогүй. Тэ онгоохгүй байсаар л байсан. 还是没有 хараахан гэсэн утга гаргадаг тийм ээ. 他按了门铃. Хаалганы хонхыг дарсан. Тэр маш хөнгөхнөөр, зөөлхнөөр унтраалгыг дарчлаа. 开关 унтраалга тийм ээ. 我按了电梯按钮. За, 按钮гэж юу байлаа? Товчлуур гэсэн тийм ээ. 等了很久. Маш удаан хүлээсэн. За,
нэгдүгээр хичээлийн даалгавар нь юм байсан. Хайргүй амьдрал их ганцаардмал байдгаа гэдэг өгүүлбэр байсан. Орчуулах даалгавартай байсан тийм ээ. За тэгэхээр даалгавар хэдүүлээ харъя. 没有爱的生活 хайр байхгүй. 爱情 байж болно. Хайр байхгүй тэр амьдрал болвол 很孤独的. За гүдүү гэдэг нь болохоор ганцаардмал гэсэн үг байна. Тэгэхээр маш ганцаардмал байдгаа. За тийм байдаг, ийм байдаг гэж дөгийн бүтцээр хэлсэн байна тийм баталж нотолж байгаа бүтц байна. За хоёр дахь өгүүлбэр нь болохоор тэдний хайр сэтгэл хөдлөм гэдэг өгүүлбэр байсан байна. Тэгэхээр тэдний хайр гэхээр тааманд айчин сэтгэл хөдлөм линрэн гандунг. За гандунг гэж сэтгэл хөдлөхийг хэлж байна. Лин гэж энэ үгэнд юу гэж явж байгаа гэхээр уулах, үүлэх гэх тийм болгох гэдэг юм дагвар үг байгаа. Тэгэхээр хүнийг тийм болгодог. Сэтгэл зүйтэй холбоотой юм дээр ашигладаг. Тэгэхээр хүнийг их тийм сэтгэл хөдлөгөн болгодог. Буюу хүнийг сэтгэлийн хөдөлгөөд байгаа. Тэгэхээр лин гэдэг үг ашиглах нь байна. За дараагийн даалгавар болохоор тэр хүүхдийг инэрэнгүй сайхан сэтгэлээр асардаг. За инэрэнгүй сайхан сэтгэлээр буюу энэ аар гэдгийг хятад хэлэнд ашиглах гэдэг үгээр хэлдэг тийм ээ. Нөгөө дагвар нөхцөл гэж байхгүй хан зулган өөр ингэсэн утга гаргаад байгаа учраас юм гэдэг үг ашигладаг байна. Тэгэхээр тэр инэрэнгүй сайхан сэтгэлийг ашиглаад буюу сэтгэлээр жаогу хайз. За хайз хүүхэд жаогу асарч санаа тавих гэсэн үг болдог тийм ээ. Настай хүн хүүхдүүдийг жаогу гэж хэлдэг. Энэ үйл ажиллагаа инрэл хайраар дүүрэн байна гэдэг. 这个活动充满爱心. За充满дүүрэн бэлхах гэсэн үг тийм ээ. За анжен дээр хэдүүлээ түүний аюулгүй байдлын шалгалтын үед ачаагаа нээхийг шаардсан гэнэ. За тэгэхээр өгүүлбэрийн бүтцийг харахад юу гэх вэ? Түүнийг аюулгүй байдлын шалгалтын үед буюу тэрүүгээр нэвтрэх үед гэж хэлэх нь тийм ээ. Хизээийн цаг хугацаа зааж байна. Ачаагаа нээхийг шаардсан гэхээр шаардсан гэдэг үгээ төрүүлээд хэлэх ёстой. Яг л үйл үгэн төрүүлээд орно тийм ээ. Тэгээд шаардсан нээн юу нээхийн ачаа гэж орчуулах нь шүү. Ханзаар нь харъя. 他在安检的时候被要求打开行李. За在安检的时候аюулгүй байдлаа шалгалтын үеэр бэй гэдэг чинь болохоор игдсэн буюу пассив цаг хэлдэг те тэгэгцэн ингэгцэн бас ийм нөгөө сүү муураар уугдсан гэж аав шиг хэлж байгаа үг. Тэгэхээр яочу хин нэгэн хүнээр албатлаганд хийгцэн гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр яочу дакай сингли ачаага задлахыг шаардагдсан. Хин нэгэн хүн түүнээс шаардсан гэсэн утга нь бэй дээр явж байна. За дараа нь ран бэй энэ төр ямар ялгаатай нөгөө ялгаа заадаг хичээл дээрээ зааж өгнө. Окей. За би компьютерээ гаргаж шалгуулахаа мартсан байна уу гэнэ. За гол өгүүлбэр юм чинь би марцсан гэж хэлэх ёстой. Тэгэхээр ванла би марцсан. Юг ба ДНТ компьютерийг наачулай гаргаж ирээд гү анжен аюулгүй байдлын шалгалтаар нэвтрүүлэхээ ванла мартчихжээ. За наа гэдэг чинь доороо гартаа ханц авах гэдэг үгтэй гараар аавна. Чулай гэхээр гаргаж ирнэ гэсэн үгтэй. Наачулай гэхээр гаргаж ирээд аюулгүй байдлын шалгалтаар нэвтрүүлэхээ мартчихжээ. Шалгуулахаа мартчихжээ. За 4 5 дугаар хичээл дээр болохоор сонсголыг өөртөө сонсоод бичих байсан. Тэгэхээр 今天我安排了很多事情，先去银行。然后去买东西，但是朋友突然来了，所有的安排都变了. За өөрсдийнхөө бичснийг шалгаарай. Ийм өгүүлбэр байсан байна. Дараагийн 5 дугаар хичээлийн ан гэдгийн сонсгол нь болохоор 我去商场先按了 эхлээд дарсан 电梯按钮 лифтний товчлуурн дээр. 等电梯上来 лифтийг дээшээ гарч ирэхийг нь хүлээсэн. Тэгээд 电梯门开了 лифтний хаалга онгосон. 我进去以后 би явж орсныхоо дараа
зин орон чүү явна тийм ээ. Явж орсныхоо дараа 按了3楼的安钮 3 давхрын төвчлөөрөн дээр дарсан. За, явж орох гэхээр чүү зин гэж бичээддэг. Англи хэлнээр бас like to eat гэхээр идэх дуртай гэж орчуулдаг. Яг тэрэн шиг бичигддэг шүү. Явж ороод. Окей. 到了3楼 3 давхурт очичоод хурчээд 我按了门铃 хаалганы хонхон дээр дарсан. 等朋友来开门 найзыгаа ирж хаалга онгойлгохыг хүлээлээ гэнэ. За, ийм өгүүлбэрүүд байсан байх шүү. За, тэгэхээр өнөөдөр эжсгээ 4-ийн хичээлийн 1-5 дугаар үгийг давтсан давтлага хичээл байлаа.